what's up? 우리게 싱글 인퍼노긴 시즌 4로 갈라. 예. 사랑은 자극적인 도파민이다. 잠깐만. 너무 부끄러운 거 아니야? 깨워줬다? 정신 못 차리겠네. 오늘까지 또 계속 생각이 나는 거 이쪽을 좀. 팀에 бид бүгдийн хүсэн хүлээж исэн Single Inferno-гийн season 4 гарсан. Хүмүүс орох бол гэдгийг нь ер нь бол маш их сонирхож исэн, маш их хүлээлттэй байсан байх гэж ер нь бодож байна. Юуны төрөнд оролцогчдоо танилцуулъя гэж бодлоо. За нэгт бол Шиян. 안녕하세요. 저는 이시안입니다. Шиян. 제가 연애를 Шиян 끊임없이 гэвэл Шиян гээд хөөрхөн 해보긴 үзэсгэлэнтэй 지금 охин 남자친구가 байгаа. 없는 좀 Ер нь 귀한 бол 타입이라 өмнөх 핫한 дугаарууд 연애를 진짜 ер нь бол ингээд дугаар 뜨거운 болгон дээр 연애를 биш 해보고 дээ. 싶어서 Нэг ингээд 전화를 дэмэгтэй айгүй их айгүй алдартай байдаг болдог штэ. Ер нь бол тэр алдартай болдог төрлийн стайлны тайпны охин бол муу хамгийн анх яг орж яг ингээд нэг нэгээрээ орж ирэхэд бол ямар хөөрхөн юм бэ үзэгсэнтэй юм бэ гэж ер нь бол харж исэн. Яаныг ерөнхийдөө тодорхойлох юм бол зан ер нь бол байгаа байдлын тодорхой юм бол мэдээж өөрийгөө хөөрхөн гэдэгт л итгэлтэй байдаг, 100% баттай байдаг. Тим төрлийн охин юм шиг санагдсан. Тэгээ дээрэс нь мэдээж хөөрхөн үзэгсэлэнтэй. Тэгээд биеийнх нь харьцаач гэсэн өндөр нь ер нь бол өндөр. Тэгээд гой биетэй бас хөөрхөн. Гэтэ надад ер нь бол айгүй их таалагдсан. Яагаад вэ гэхээр ингээд нэг хитрхийн ингээд өөрийгөө хөөрхөн гэдгийг ингээд мэддэг. Тэгэнгүүт ингээд хойноос нь амар маш олон залуучууд гүйдэг тиймэрхүү төрлийн эмэгтэйчүүд ерөнхийдөө нэг жоохон их зантайтай ч юм уу нэг ингээ өөрийгөө мэдэрсэн байдаг да. Ер нь бол Шиян бол тийм санагдаагүй айгүй хөөрхөн хүмүүстэй нээлттэй ярилцдаг. Тэгээд айгүй юм бас тоглоом хийдэг. Дараагийн оролцогч бол Ким Хэжин гээд байгаа. Мэдгүй яагаад ч юм надаа нэг яг хөөрхний хувьд хөөрхөн. Гэтэ яг өөрийнхөөрөө хөөрхөн гэж бол хэлэхгүй нэг юм мис аргаар нэг хөөрхөн болсон юм шиг ер нь бол харагдаад байгаа. Угаасаа ер нь гэхдээ хараа яг ингээд бүгднийг нэг яриад хам бол бүгд нэг яг нэг юм хэвэн цутгацсан юм шиг ийм амар жижиг нүртэй тий ийм шавхаа ирүү мөрөөтэй тэгснэ ингээ хамар амар өндөр явжсэн урталны ийм шавх моох ер нь бол бүгд тийм байгаа заяа. Тий Хэжиний хувьд ч гэсэн ерөнхийдөө нэг тиймэрхүү. Тэгээд тийм болохоор надад нэг хилээд ах юм бол байхгүй санагдчихээн. За ашиг хувьд ч гэсэн яг хөө тэгээ яриул ярьцдаг. Нэг тиймэрхүү нэг амар гоцгой донцгоороод ах юм байхгүй. Ер нь бол тэгээ яг байгаа байдлыг ингээд хараад ах юм бол нэг жоох юм юу мэрч юмтэй зарим паник гэх юм ингээд жоох юм гөлрөө байгаад байт юм шиг санагдчихсан надаа. Яа жоох юм муухай хэлж магадгүй sorry. Гэтэ мэдгүй ер нь бол тэгж санагдсан. Юу ч ингэ байгаа штэ. Нөгөө нэг багш ардын бүжиг ингэ заадаг. Тийм багшийн хувьд бол ерөнхийдөө бас надад бол яг анхны сэтгэлч гэж нэг амар тэгж нүдэн тусгаар ч юм уу нэг тиймэрхүү санагдаагүй. Яг уу зүгээр хөөрхөн энгийн байдаг царай. Тэгээд яагаад ч юм нэг амар юм худлаагаасаа яг цаанаас нь ингээд баг рефлекс болцсон л ахaltaа инээсээр хагаад лаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд ингээ байгаа байдал нь ч тэр ингээд амин ням гэсэн заяо not my style заяо. Мэдгүй яагаад ч юм тэр нь гэхдээ нэг өөрт нь цогцохгүй нэг албаар ингээд хөөрхөн болох гээд ня гэдэг яг тэгээд санагдсан байхгүй юу? Надад бол тэр нь үнэхээр таалагдаагүй. Тэгээ яг хөө мэдээж ингээд өөрийнх нь тий ингээ хүнийг ингээ эрэгтэй хүнийг татах зан чанар ч юм уу тиймэрхүү юм бол байгаа. Гэхдээ надаа мэдгүй. Минсол дараагийнх нь 23 настай. Ер нь бол хамгийн залуу нах. Минсолыг ч гэсэн ер нь бол хамгийн анх хараад яг уу байдаг ер нь бол охтуудын нэг байна да гэж бодсон. Тэгээд яг уу нэг бас амар татах чадвар маань байхгүй. Гэхдээ яг уу айгүй юм яриасаг. Тэгээ инээхээр яг бас хөөрхөн. Гэтэ надад бас нэг жоохон залтай юм шиг санагдаж байгаа. Тэг ер нь бол жоохон залтай. Тэгээ хамгийн жоохон нэг онцгой юм нь шууд ингээд нүүрнийх нь хувирал нь бол бүр тэр чигээрээ ингээд гарчдаг. Тэ ингээд гой санагдаагүй. Жоохон юу мэрчийн жоохон цахирч чаддгүй гэх юм уу? Тиймэрхүү талтай ер нь бол байсан.
шинэ оролцогч Хэрин гэж байна. 24 настай жүжигчнээс сурдаг гэсэн. Тэр бол ер нь бол надад бас нэлээд таалагдсан. Нэлээд их өөрөө гар зүй ирч хүчтэй. Тэгээд амар хөөрхөн яриасаа бас ингээд тэг хүнтэй ингээд яриа өдөөхөд бол бас ер нь их зүгээр санагдсан. Тэгээд амар гоё юм цаанаасаа юм ирч хүчтэй тий. Уур амьсгалыг нэлээ юм сэргээх тал руугаа ер нь бол нэлээд зүгээр юм шиг санагдсан. Тэгээд надаа байж тээ яг ингээд анх харсан чинь хоёр жүжигчтэй амар төстэй санагдсан заяа. Бүр нэг амар хөөрхөн би ингээд зургийг нь оруулчих за. Яг эхлээл ингээд яг тэр чоологтой бийг нь харсан чинь тэр бас миний дуртай жүжигчтэй нэг байсан. Тэгээд ингээд яриа мараа ингээд инээж минээж байгааг нь харсан чинь бас нэг өөр нэг эмэгтэй жүжигчтэй амар төстэй харагдсан. Санагдсан. Тийм тэр охин бол бас ер нь их дагуу санагдж байгаа. Нэг тэ өөрийнхөө ингээд сонирхлынхаа хүнийг хэрвээ олчих юм бол тэр хүн лугаа ер нь бол бүгд ингээд алхам хийгээд явцдаг тиймэрхүү төрлийн хүмүүс бэлээ. Тэгээд дараагийнх нь болохоор Арийн байна. Арийн болохоор яг бас хөөрхөн. Тэгээд нэг бас амар юм те солонгосчуудын ер нь бас нэг юм нормал болсон ийм цагаан чуу хэрүүтэй гоё өндөр хамаартай тиймэрхүү охтуудын нэг Арын ч гэсэн надад ихтэй бас нэг амар ийм сэтгэл бас нэг үлдсэн бол бас байхгүй. Тэгээ ямар ч байсан яг зүгээр ингээ тийм тэгжэл санагдаж байна. Нэг илүү дутуу хилээд авах зан чанар ч юм уу тиймэрхүү юм бол бас нэг байгаагүй. Яг сонирхсон хүн байвал мэдээж ингээд ярилцах га ч юм уу хичээдэг ч гэжтэй бас амар ч тэгэж юм хичээгээд байгаа юм бол бас харагдаагүй. Гэхдээ ингээд сонирхсан хүн байх юм бол мэдээж жоохон алхам хийдэг. Тийм төрлийн хүн шиг ер нь санагдсан. Хамгийн сүүлийнх нь болохоор Бэжи Жион гээд ер нь бол миний дуртай үзэгчдийн нэг ер нь бол хамгийн түрүүнд байсан гэж ер нь бол байгаа. Тэгээд хоёр дахь нь болохоор сүүл орж ирсэн Хэри ер нь бол орно. Тийм Жионы хувьд гэх юм бол ер нь бол жоохон юм дуугаа дуу юм шиг харагдаг заяа. Гэтэ амар хөө ер нь бол бусдаасаа нэлээ өөр. Арьс нь ер нь байгаа байлан ч тэр арьс марс ер нь ингээл бүх гадаад үзэн гэх юм бол ерөөдөө бусдаасаа шал ондоо санагцсан. Югмэр ч юм битээ ингээд босод октоочиг ингээд найлынхаа хараал тэг ингээд тэгэл амар нэг тийм хэвэнд цутгацсан юм шиг ерөөсө санагдаагүй. Ерөөсө тэг ингээд хэлэг юм байвал хилчдэг. Тэгээ яг хөөхөн яг ингээд тухайн момент мөчөө онгоо олоод амар хөөхөн чимэх юудэ үйлдэл ч юм уу тиймэрхүү юм олоод хийчдэг хилчдэг. Ер нь бол санагдсан. Надад ер нь нэлээд таалагдж байгаа. Are you ready? Танилцуулъя. За нэгтгэн нөгөө нэг одоо ингээд амар олон ингээд эмэгтэйчүүд шуураад байгаа Ким Жон Су байна. Яг шууд ингээд эхнэр ингээд танилцуулгыг харж байгаад надаа бас жоохон сонин царайтай байж харагдчихсан заяа. Гэтэ ингээд хараад байсан нэрээ амар дагууч юм шиг заяа. Гэтэ хамгийн миний ингээд шууд ингээд танилцуулгыг ингээд хараад үзэж байхад хамгийн таалагдсан нэг зүйл бол мэдээж хоол байсан амар гоё юм бүдүү хоолойтой. Би уусаа юм бүдүү хоолой дуртай болохоор тий хоолойнд байсан. Тэгээ яг хөө мэдээж хөөхөн гой царайтай, цэвэрхэн царайтай. Ер нь бол октоодын татагдахаар тий октод ер нь нэлээд татагдахаар нэг царайны тайп тэгээд ингээд биеийн хэлбэр галбар нь ч гэсэн ерөөхдөө мэдээж ингээд октодын өсдөг юу тайп нь байсан. Гэхдээ бас нилээ яг нөгөө нэг 33 настай штэ. Тийм учраас тэр юм уу ер нь бол нилээ юм. Энэ бол өмнө нилээ олон октод дээр ингээд октодтай ингээд уулзаж уцарсан ч юм уу. Амьд туршлагатай. Энэ туршлагатай болохоор ерөнхийдөө угаасаа ямар ч болзоо, ямар ч яриа байсан ингээд ерөнхийдөө нилээ ингээд аваа явцдаг. Тэ хаана юу хийхээ ер нь мэддэг. Одоо бол яг ихний дүгнэлт дээр бол царай би хаагийн хувьд ер нь бол яг гайгүй таалагдсан. Мэдээж хамгийн их таалагдсан зүйл нь бол хоолой байсан. Тэгээд ингээд яванд бол мэдээж таалагдах болсон заяа. За тэр яг юг жинсо Югийн хувьд бол ерөнхийдөө
бас нилээн давгүй заяо. Биеийн пропорцоо тэгээд нөгөө нэг царайны төрх мөрхөн ч гэсэн ер нь нилээн давгүй. Гэхдээ надаа нэг жоохон таалагдахгүй байгаа юм нь юу вэ гэхээр мэдгүй. Яг одоо энэ царайны хэлбэр дээр нь тэр хамар нь бүр арай л нарийнхан юм шиг санагдаж байгаа заяо. Эрэгтэй хүний хувьд ч тий. Яхаа айгу хөөхөн ийм шууд ингээд шулуун шудраг. Тэгээд шууд ингээд өөрхий ичиж мичгээр амир юм игдүүтэй болж малдаг ч юм уу тий. Тиймэрхүү юм байгаа. Гэтэ хамгийн яг нэг таалагдахгүй байгаа юм нэг яг энэ хамар нь бүр арай л юм нарийнхан урт санагдаад байгаа. Тэр нь мэдгүй амир юм хиймэл ч юм уу тийг санагдуулаад байгаа ерөнхийдөө. Тэгснээс бол ер нь бусдаараа айгу ийм хөөхөн давгуу залуу гэж бодож байгаа. Жан Тео байна. Жан Теогийн хувьд бол ер нь мэдээж басаа шүү дээ. Тео ер нь бол надад нэлээд таалагдж байгаа. Яагаад вэ гэхээр эхлээд ер нь бол ингээд хараад үзээд хахад ер нь жоохон далдаг юм бэ ч юм уу те. Хитрхийн амир жоохон назгаа юм байна да гэж ер нь бол бодож исэн заяо. Гэхдээ үгүй ер нь явандаа ингээд хараад ангууд айгүй ийм хөөхөн яг уу ингээд амар ийм тоглоом шоглоом хийдэг ч гэсэн тэр нь яг ингээд чин сэтгэлээсээ нэг хүнд ингээд зориулагдсан. Тэгээд тэр нь дээрээс нь ингээд тууштай болохоор ер нь надад нэлээд таалагдчихж байгаа. Хүн яг юу гэж хүлээж авахаасаа өөр л ах л та. Тийм Шияны хувьд бол яг уу тэрийг нь яг чин сэтгэл биш тоглоом гэж хүлээж аваад байгаа. Күг Дүнхүү байна. За Дүнхүүгийн хувьд бол бас нэг амар хилээд авах юм байхгүй. Бас яг юм гоё бас хөөрхөн өндөр цэвэрхэн царайтай залуу. Тэгээд бас нэг амар юм тоглоом бас жоохон юм дуугуу төрлийн хэрнээ бас яг ингээд зөв хүнээ олоод ингээд яг ярилцах юм бол бас хөөрхөн чимх юмнуудаа хийждэг. Тэгээд зөрөгтэй байвал бас зөрөгтэй байхаар төрлийн хүн шиг ер нь бол санагдсан. Бид нэг хоёр хүн дээр л ер нь бол нэг жоохон уулзаж уучаад байгаа гэх юм уу? Ким Тэван. Тэваны хувьд бол надад яа бүр үнэхээр инээтэй санагдж байгаа. Яагаад вэ гэвэл шууд танилцуулганаас ахуулаад яг танилцуулга ингээд амар чухал та тий ингээд хүмүүс шууд панк гэд өөрийгөө ингээд хүргэхээр хүргдэг гэх юм уу тийм төрлийн юм болохоор яг нэгэн өөртөө хэтгэлтэй санагдсан. Гэтэ яг үннийг хэлэхэд ингээ хараад тахад царайлаг тийм ч амар царайлаг биш санагдаж байгаа байхгүй надаа. Нэ амар инээдтэй өөр хитрхи өөрийгөө хөөхөн царайлаг гэж бодчихсон. Гэхдээ яг үндэ бол тийм санагдаагүй. Хамар нь амар өндөр юм шиг хэрнээ ингээ яг харангууд амар сонь жоошин доошоо унжуумж юм уу заяа. Тэгснэ нэг амар сони юм яг хичээгээгүй юм шиг харагдаж байгаа хэрнээ амар ингээ хичээгээд мэдгүй нэг л жоохон юм амар юм худлаас санагдаад байгаа надаа. Нэг амар ингээ бас угаасаа ингээ бас найл яг уу гэхгүй угаасаа таалагдж байгаа хүн байхгүй гол нь тэрийг сонирхож байгаа хүн байхгүй гэх юм уу. Одоо яг Жион тэр хоёрын оронд л нэг жоохон юм болоод байгаа. Тэгснээс бол яг тийм нэг амар онцлог бас хэлэх юм байхгүй зүгээр жоохон инээдтэй санагдаад байгаа. Тэгээд хамгийн сүүлчийг болохоор шинээр орсон хүн гээд нэг залуу байна. Одоогийн байдлаар бол яг нэг хэлээд ах юм байхгүй. Зүгээр шууд ингээд анхны сэтгэлээр бол царай нь бол яах вэ? Нэг амар царайлаг бол биш. Гэхдээ биеийн хувьд бол маш гоё биетэй амар юм гоё өргөн зээжтэй санагдсан гэж ер нь бол харагдсан. Би дээрээс нь бас тийм өргөн цээжин дуртай болохоор. Тэгээд яах уу бас нилээн ийм ахмад дуу тийм тэгэнгүүтээ ярьж байгаа байдал ч юм уу ер нь байгаа байдал бие авч яваа байдлыг харах юм бол нилээн юм дөлгөөхөн байрын хүн шиг ер нь бол санагдсан. Хүмүүсийн танилцуулга бол ерөөдөө ингээд дуусчихин. За тэгээд энэ чинээс хин хинийгээ сонирхож байгаа вэ? Хин хамтдаа Paradise явсан бэ гэх юм бол за одоогийн байдлаар бол Шиян бол хамгийн их явжаад байгаа шүү дээ. Шиян хамгийн анх Жонсуутай явсан. Тэр бол яг хөө зүгээр л байсан мэдээж угаасаа нөгөө хамгийн ихний диваж явуулт болохоор хоорондоо мэдээж нэг хөөх юм ярьсан. Гэхдээ бас нэг жоохон романтик төрлийн юмнууд бас байсан. Гэхдээ Жонсуу ер нь бас нэлээд ингэ бодоод тахад амар юм залтай тийм ээ ер нь эмэгтэй хүнийг бас юунд ингэ татагдах уу ямар үг хэлвэл баярлах уу гэдгээ ер нь айгүй сайн мэддэг заяо. Тийм учраас ер нь эмэгтэй хүний сэтгэлийг ер нь амар хөдөлгөх юм сайн мэддэг залуу шиг санагдсан. Тийм учраас Шия одоо болтол сэтгэлийнхаа гүндээ Жонсуг бодоод байгаа байх.
Тийм тэр хоёрын болзол бас яг хөөрхөн тэгээд ингээд бас өнгөрчихсөн. Тэгээд Жук маань Южинтэй явсан шүү дээ. Тэр хоёр бол бас бас нэлээ хөөрхөн санагдчих байсан. Жук маань тэгээд жоохон хичиж мичээтэй ингээ хоорондоо бас ярилцахтаа айгу юм чөлөөтэй тайван байсан ингээл янз бүрийн юмнууд ер нь бол хэлжсэн шүү дээ. Тийм. Тэгээд дараагийн удаа Жук маань Минсолтой явсан. Минсол ингээ шинээр ирээд тэгээд тэр хоёр явхад бол бас нэлээд сонирхолтой л байсан л да. Минсол нэлээд их нөгөө нэг ер нь бол жоохон ярддаг тайпны хүн болохоор Жуктэй нэлээд их юм ярьсан. Тэгээд бас ер нь хөвгөлтэй ч байсан. Гэхдээ Жук маань Южин Минсол хоёрын одоогийн байдлаар бол аль нь ч биш. Руу явж байгаа гэж ер нь бол хэлж болно. Гэхдээ Минсол бол мэдээж стил харж байгаа хэвээрээ байгаа. Тэжин болохоор бас Жонсуутэй Диваж явсан. Тэр хоёрын гэхдээ надад нэг амар гой санагдаг нэг амар юм романтик юм бол нэг байгаагүй. Мэдээ зүгээр хоол идэг ингээ ярилцсан. Тэгээд нэг амар юм ямар гоё юм бэ сэтгэл хөдлөж ийн гэсэн юм бол бас нэг байгаагүй. Жонсуу мэдээж нөгөө нэг стил нөө юугаараа эмэгтэйчүүдийг өрхтөг тийм аргуудаа мэдээж хэрэгэлсэн. Тэгээл нөгөө нэг эмэгтэйчүүд нь мэдээж жоохон ичингүүрээ динээдгээр инээсэн. Шиан Тэв хоёр ер нь бас явсан. Тэв нэлээд өөрийнхөөрөө нэлээд галзуу. Яг шууд ингээд нөгөө сэтгэлээ шууд үгээрээ шууд амар хилждэг болохоор тэрийг нь Шиан бол бас жоохон худлаа гэж ер нь бодоод байсан боловч ер нь сүүлийн үед нэлээд ингээд хамгийн давгуундаа гэж ер нь бол бодож байгаа. Маш их таалагдж байгаа яг үнийг хэлэхэд. Тийм амар хөөрхөн би байсан бол ер нь бол Тэвг сонгох байсан бах гэж бодож байна. Амар хөөрхөн заяо. Ягаад ч юм ингээд амар ингээд сэтгэлээ ингээд амар илчлээд байгаа байхгүй юу? Амар ингээд сэтгэлээ илчлээд байгаа ингээд ярьж хэлж байгаа нь яг мэдээ шууд шулуухан зарим хүн жоохон одоо жишээлбэл Шиан жоохон юм ядаргаатай ч юм уу те ингээд дандаа ингээд тоглоом хийдэг ингээд яг зарим хүмүүс санагдаж болох юм. Гэхдээ миний хувьд бол надад тэр нь бол үнэхээр таалагдж байгаа. Тэгээд ингээд байгаа байдал хэлж байгаа үг мөг нь ер нь бол амар тий дандаа ингээд сэтгэлээ илчилсэн. Тэгснээ ингээд ингээ харахад бас жоохон одоо ингээд нүд нь ингээд амар юм яг юм татцсан юм шиг штэ. Тэгээд ингээ хараад хахад нэг жоохон юм солирч юм уу, долирч юм уу мэдгүй нэг үе тэгж харагдаад цаахгүй юу. Гэтэ нүд нь угаасаа цаанаасаа ийм жижигхэн зураастай болохоор тийм. Гэтэ ингээ царайны дүрх ч юм уу, тэгээ байгаа байдалтай бие минь бол Тэв ер нь нэлээд таалагдж байгаа. Жион хоёрын хувьд одоохондоо явж үзээгүй байгаа. Арын бас явж үзээгүй байгаа. Хэринг чинь шинэ нэрээд Жүнсөө Дүнхүү хоёрыг ер нь сонгоод явчихсан. Гэхдээ надад бол тийм Дүнхүүтэй ярилцсан, Дүнхүүтэй хамтдаа цагийг өнгөрөөсөн нэлээд их таалагдсан. Жонсуугийг бол би одоо зүгээр болооч ямар ядаргаатай бич зүгээр зайлаач гэж бодчихин заяа ч гэж. Нэлээд таалагдахгүй байгаа надад. Тийм. Одоо ингээд амар хөөрхөн нэг ингээд хүн харлаа танилцаад ямар айтаахан юм бэ гэж байж байгаад арай илүү хөөрхөн арай илүү өөр хүн ороод идэнгүүт энэ ч гэсэн ямар дагуу юм бэ гэж бодоод ер нь бол тийм ингээд харимхай тийм олон зан чанартай санагцсан. Арай илүүг нь хараад тийшээ явдаг, арай гоёыг нь хараад тийшээ явдаг. Ер нь тийм тайпны хүн шиг ер нь бол нэлээд санагцсан. Тийм ч учраас одоо хүртэл гац би байгаа байх. Тэгээ эмэгтэй угаасаа мэдрээ штэ. Тийм энэ хэдий ирээ надаа ингээд хэдий чинээ ингээд надаа ингээд сэтгэл гаргаж байгаа юм шиг боловч энэ нь яг үнэн үү худлаа. Тэгээ тийм ер нь ганцхан надаа гаргадаггүй бас нэлээд олон хүмүүс гаргадаг байх. Даахи хүртэл хэлсэн штэ нөө шүүгч. Тийм эмэгтэйчүүд ер нь барыг тэгж бодохоор тийм байна. За тэгэнгүүтээ мэдээж ингээд эрэгтэй эмэгтэй там хоёр ингээд тусдаа байжгаад тэгээд ингээд дан эрэгтэйчүүдийг ингээд чүүдийн тэмцээн болоод тэмцээнээс хоёр эрэгтэй шалгараад тэр нь болохоор Жук болон Жүнсөө хоёр байсан. Тэгээд Шиан Южин хоёрыг аваа явуулсан шүү дээ. Тэгээд эхний болзоо угаасаа нэг тиймэрхүү байсан. Тэгээд баг 2 3 дахь өдрөөсөө эхлээд нэгдсэн баг. Тэгээд ингээд огт танихгүй ерөөсөө огт харж байгаагүй хүмүүс нь бас би бинийгээ бүгднийг хараад тэгээд харж исэн хүмүүс нь ч гэсэн буцаж би бинтайгаа уулзаад гэх юм уу. Одоо ер нь бол нийлэлэн сонирхолтой байгаа. Гэтэ тийм
10 хоногийн дотор хүнд дурлна гэдэг бас тэгтээ боломжгүй биш боломжтой зүйл байж болох юм. Мэдээж ингээд тасан штэ. Одоо жишээлбэл заяо Тэвүүгийн хувьд бол одоо яг ганцхан Шианыг гэсэн байгаа. Ер нь бол Тэвүү шиг одоо яг ингээд ганц ингээд таалагдсан бүхнээ зориулах хүнээ ингээд олчих юм бол ер нь бол тэр хүнээ л гин. Шиан зүгээр Тэвүүг л сонгосоо гэж бодож байна би бол одоо. Жүүк маань заяо. Би тэгтээ Жүүкийг яагаад Шианыг гээд тэгээд байгааг ерөөсөй ойлгохгүй байгаа цаахгүй юу. Гинт уг нь бол тэр хоёр чинь нэг амар ч ярилцаж марилцаагүй. Яг хоо ганц удаа нөгөө нэг ингээ хоолнд орсон штэ. Хоолж гэж юу мэр чи тийм ээ нэг бас нэг там дээрээ нэг юм болсон бах. Би гэхдээ тэрийг ингээ мартсан заяо. Гэхдээ тэр орнд миний ингээд ой санаа нь ингээд яг үлдсэн юм бол нэг байхгүй заяо. Тэгсэн ирнэ тэрийг нь одоо Жүүк яагаад гинт сэтгэлээ хуургаад Шиан руу ингээд яваад амар ярилцсан гэд хойноос нь ингээд байгааг нь бол сайн мэдэхгүй байна. Гэтэ яг уу сэтгэлд нь нэг юм байсан болоод Шианыг гээд тэгээд байгаа байж магадгүй л юм. Гэтэ надаа одоо хэрвээ яг энэ байдлаараа яваад Шиан Тэвийг сонгохгүй зүгээр зайл гэж хэлмээр байна. Йоо, Тэв бол үнэхээр өрөвдөлтөй санагдаж байна надад заяа. Бас юу ч хийдэгдэх болоогүй штэ. Энд чинь дөнгөж хийтгэний 5 6 дахь хоног ер нь бодож жогоод шийдвэрээ ер нь бол хүмүүс гаргах байх гэж бодож байна. Гэхдээ ерөнхийдөө бас нэлээ ингээд 2 3 хүнтэй ярилцаж үзээд тэгээд тэнцэнээсээ ингээд ер нь сонголтоо аль хэдийг хийж бас ер нь бол болж байгаа штэ. Одоо за энэ хүн арай илүү юм байна гэдгийг нь мэдж явах хэвээр. Тэгтэл Жонсу бол ерөөсө тэхгүй стил ингээ хүмүүс рүү явсаар л. Гэтэ бас яг яаж өөрчлөгдгийг бас мэдгүй л байна л да. Одоогоор арай эрт байж болох ч гэсэн хос болох магадлалтай хүмүүс нь хинбэ гэж бодож ивэл. За яг миний бодлоор заяо. Шиан хэрвээ ингээд сэтгэлээ үнэхээр ингээд за Жонсу биш юм байна болио гэх юм бол Тэвүү байх магадaltaй. Шиан Тэвүү хоёр байх магадaltaй. Би үнэхээр Тэвүүг зүгээр ингээд гүүсээр агаад Шианы хойноос ингээд явсаар агаад Шиан бүр үнэхээр тэрийг ингээд мэдээд ойлгох юм бол Тэвүүг сонгоосэй гэж бодож байгаа байхгүй юу. За тэнгүүтээ дүнхүү одоо шинээр ирсэн хэр ингээд охин байж тээ тэр чинь хэрвээ тэр ер нь дүнхүүний араас явах ах. Ингээд өөрөө Арийн үү Хэрийн үү дүрээ гаргах байх гэж бодож байна. Надад гэхдээ алийг сонгосон зүгээр байх л гэж бодож байна. Яг уу хамгийн ихний сэтгэлээрээ гэх юм бол Арийг сонгох байх. Тэг яг уу арай жоохон ингээд өөр байдлаараа татагдаад яа гэх юм бол Хэрийн гээд охиныг сонгож магадгүй байх гэж бодож байна. Тэвэн Жион хоёр жоохон яг жогроод байгаа. Гэтэ яг үнийг хэлэх заяо. Надад Тэвэнд бол Жион бүр үнэхээр гоёдно гэж бодож байна. Ягаад гэвэл мэдгүй. Гэтэ хүмүүс өөрөөр бодож магадгүй л дээ. Гэтэ надад бол Жион бол үнэхээр хайранд байна. Тэвэн ч нэг жоох юм сонио инээдтэй залуу байгаад байгаа штэ. Гэтэ яг уу Жион мэдээж жоохон талтай болохоор Тэвэнд ингээ уулзаад юм яриад тэгээд байгаа байх л та. Тийм тэрийг нь бол ер нь л өгөөсөхгүй штэ. Жүүк маань Жүнсөө болохоор одоогийн байдлаар Жүнсөө рүү Минсоо л явж байгаа заяо. Тэгээд бас юу ч юм бас ер нь бол бас жоохон байгаа. Жүүк харин Шианыг ер нь бол нэлээд сонирхож байгаа. Сайн харж л бай. Хиний сэтгэл хин рүү яаж өөрчлөгдөх нь, хиний сэтгэл хиндээ үлдэх нь гэдэг нь ер нь бол тодорхойгүй байгаа одоогийн байдлаар бол. Тийм. Тэгэд мэдээж угаасаа нөгөө нэг ингээд Диважин руугаа явах сонголт хийхэд бол мэдээж ингээд эрэгтэй эмэгтэй тэмцээнүүд зохион байгуулдаг. Тэрэн дээр бас ялсан хүмүүс нь нэлийн давуу талтай гэх юм уу да. Төрүүлж ер нь бол ялсан өөрийнхөө дуртай хүнээ ер нь бол сонгох боломжтой учраас. Тийм. За тэгээд дараагийн ангиуд ер нь бол хурдан гараасай гэж бодож байна. Дараагийн ангиуд дээр бас юу болох нь нэлээд ээдрээтэй шүү дээ. Эн чин Тэвүү маань амар хөөрхөн ингээд жижигэн юм дээр хардж байгаагаа ер нь бол нэлээд харуулж байгаа заяо. Би тэгтээ Тэвүүд амар дуртай байна. Яагаад ч юм гэхгүй юу. Анх тэгтээ яг ингээд танилцуулган дээр бол Жонсугийн хоолой бол үнэхээр саг байсан. Амар юм бүдүү болоотой, амар юм гоё юм баригл байсан. Тэр нь бол нэлээд таалагдсан. Эрэгтэйчүүдийн заяо
Энийг бас ярихгүй болохгүй шүү дээ. Эрэгтэйчүүдийн биеийн байдлаар хамгийн гоё биетэй надад одоо хэн байгаа вэ? Одоогийн байдлаар жүг гэж бодож ин заяа. Жүг ч угаасаа нөө нэг цэргийн халахаар нилээн ийм back mac гэж бодож ин. Тэгээд гэхдээ одоо эднээс чи хамгийн өндөр нь одоогийн байдлаар бол за шинээр ирсэн Жунхун байгаа. Тэгснээ Жонсуу энэ төр байгаа заяа. Тэгтээ Тэв бол бас нэг амар тэдний хажууд нэг амар өндөр харагдахгүй байгаа хэрнээ Тэвг ингээд цээж хэсэг нь амар юм гоё харагдаж байгаа байхгүй юу? Нилээн юм булчинлаг харагдаж байгаа. Тийм надад таалагдж байгаа. Тийм ээ надад бол Тэв таалагдж байгаа шүү. Дунхуу Жонсуугийн бие бол яах вэ зүгээр л байдаг энгийн жижигхэн булчингууд. Тийм. Тэгээ шинээр ирсэн Жунхун бол бас нилээн гоё биетэй мөрөн амар юм өргөн тэгснэ булчин ч гэсэн ер нь бол нилээн давгүй том санагдсан. Тийм учраас энэ гурал байна одоохондоо. Тийм. За тэгээд дараагийн ангийн дугаар хүртэл түр баяртай.